Сайн байна уу? Mining Pulse podcast-ийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр студид ирсэн зочдоо танилцуулъя. Хүлээж авч хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Мэдээж одоо манай бизнесийн зөвлөл, амт чам гэсэн одоо бизнесийн одоо төлөөлөх гол байгууллагууд ирсэн учраас бид нар бол хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн одоо хувьд тулгамдж байгаа асуудлын талаар ярилцсан. Тэгээ тэрнийхээ өмнө бас хэдүүлээ яриагаа эхлэхийн өмнө бэлтгэцэнд байгаа слайдууд руу анхаарлаа түр хандуулъя. За өнөөдөр яг уулархаан салбарт яг одоогийн байдлаар хэдэн лиценз олгогдсон тэрний хэдэн одоо яг үйл ажиллагаа явуулдгийг гэдгийг бас нэг харуулахыг зорьсон. Тэгээд нийт одоо газар нутгийн 4.5% дээр буюу 384.1 мянган га талбайд бол яг одоо лиценз олгогдсон байна. Энэ бол ашиглалт хайгуул ингээд нийлээд шүү дээ тий. За үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээр маш цөөхөн. Одоо яг ингээд энэ 4.5% яг үйл ажиллагаа явуулж байгаа өнөөдрийн компаниудын одоо ашиглаж байгаа хэлбэр газрын хэмжээгээр нь харах юм бол нийт газар нутгийн 0.25% дээр л одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бусад одоо лицензүүд маань дийлэнх лицензүүд маань одоо ашиглалт байхгүй, үйл ажиллагаа явж чадахгүй байна гэдэг энэ статистикийг бас бид нар харж болж байна. За эндээс бид нар бас яг одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын одоо хэдэн хувь нь гадны хөрөнгө оруулагчтай байгаа юм, дотоодынх байгаа юм бэ гэдгийг бас харуулахыг зорьсон. За мэдээж одоо Монголд бол хөрөнгө оруулалтын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70% нь бол эрс соёлын салбарт гэж ярьж байна. За энэ дээр бол дотоодын аж ахуйн нэгж эзлэх хувь бол 77% байна. За гадаадын 100% хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бол 17.9%. За хамтарсан гэх юм бол 4.4% эзэлж байгаа юм байна. За гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ямар хуу хэмжээтэй орж ирсэн бэ гэдэг одоо түүхийг бас бидний графикаас харж байна. За 2005-аас гээд ингээ харах юм бол одоо сүүлийн 20 жилийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг харахад бол маш ойлгомжтой тий. Уулархаанх бол дандаа ер нь бол 70, 80 зарим үед бол бүр 80 хүрж ирсэн биш үү. За тэгээд 50 руу бас бууж исэн үе байна. Гэт ингээ харах юм бол энэ зураглалыг ингээ харахаар бас их сонин дүр зураг ажиглагдаад байгаа. Уулуурхайн хувьд одоо үйл ажиллагаа идэвхжээд хөрөнгө оруулалт ингээ нэмэгдээд ирэхлээр 50 руу орж ийнэ гэдэг маань бас бусад салбарт одоо үйл ажиллагаа идэвхсэн байж бас магадгүй байхаа тий дагаад одоо уулуурхай үйл ажиллагаа тий. Тэр тийм дүр зургаар бас ингээ яг энэ эд үед одоо 15, 16 онуудад бол нэлээд бас буурсан болов гэж ингэж ажигласан. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд орсон энэ шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ яаж өсч яаж буурсан бэ гэдгийг бас бид нар нэлээд ярилцах хэрэгтэй баха. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ингээд мэдээж багаар өсөж байгаа бүр огцон өссөн нь бол оюутлогын бүтээн байгуулалттай холбоотой гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээ ингээд буурсан энэ дүр зураг тэрнээс хойш одоо энэ 12 оноос ингээд эхлээл буурал эхэлж штэ. Энд одоо юу нөлөөлөв? Хөрөнгө оруулагчид одоо яг ямар шалтгаанаар бас манайд үйл ажиллагаа эрхлэх нь бас тий одоо энэ хэмжээ бууруулахад хүргэсэн гэж та хоёрын хувьд үзэж байна. За баярлалаа. Энд захирлаа. Тэгээ өнөөдрийн одоо энэ Mining Pulse подкастт оролцуулж байгаа талаар илэрхийлье. Тэгэхээр ер нь бол одоо манай Монгол улсын бас уулуурхайн салбарыг ингээд авч үзэх юм бол ялангуяа тийм том уулуурхайн нөлөөлөх юм бол бас харьцангуй бас Монгол улс бас шинэхэн тоглох гэж харж байгаа. Ялангуяа бас энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтын одоо энэ динамикийг харуулахаар яг энэ 2009 онд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. За яг одоо бүтээн байгуулалт хийгээд яг олборлт хийсэн нь бол 2013 он шүү дээ. Тэгээд жишээ нь одоо Эрдэнэс 5 толгой гэдэг юм уу яг энэ том хэмжээний одоо хамтлагын ордоос олборлт хийж экспорт хийсэн нь 2011 он. За ингээд үзэх юм бол үндсэндээ бол энэ 2011 13 он гэдэг яг тийм том одоо мега уулуурхайн төсөл хэрэгжиж эхлээд ингээд нөлөөгөө үзүүлж явсан энэ хугацаа харах юм бол ерөөсөө
15 6 жилийн л ийм одоо туршлагатай байна л. Тэгэхээр энэ маань бол ингээд нөгөө нэг Монгол улсын энэ уул уурхай салбар нь ерөөсөө нэг 2 3хан одоо мега төслөөс хамаардаг. Тэгээд энэний одоо нөлөөнөөс шалтгаалаад одоо жишээ нь boom and bust гэж ярьдаг тий одоо үнийн өсөлт мөн одоо улс төрийн одоо байдлаас маш их хамааралтай ийм байдал анзаарч байгаа. Нөгөө талаараа ингээд Монгол улсын эдийн засаг нь бол одоо жишээ нь энэ томоохон төслүүд эхлэхээс өмнө бол үндсэндээ одоо мал аж ахуй тий тэгээд ингээд нэг үйлчлэгийн салбар ингээд маш жижиг эдийн засаг байсан. Тэгээд энэ уул уурхай одоо томоохон олборлолт бүтээн байгуулалт энэ экспортын орлогын нэмэгдсээр бол манай дотоодын нийтлэгдэхүүн 30 дахин одоо нэмэгдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо ингээд цаашид бол Монгол улс бол ерөөсөө уул уурхай гүүгээр явах ямар ч боломжгүй. Одоо төсвийн одоо тэрэлт гэдэг юм уу төсвийн зардал үнэхээр одоо уул уурхайхаас их хамааралтай болсон. Гэхдээ одоо цаашд бол одоо энэ дэд бүтц ялангуяа энэ эдийн засгийг төлөвлөжүүлэх чиглэлээр бас нэлээд анхаарах хэрэгтэй болов. Тэгэхээр энэ бусад одоо салбар руу гадаадын шууд хөрөнгө оруулалт ялангуяа одоо энэ санхүүгийн үйлчилгээ, тээвэр логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэдэг маш олон салбарууд руу бас нэлээд ажиллах шаардлагатай болов гэж харж байгаа. Одоо яг энэ хүрээндээ бас янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлээд байна шүү дээ. Тэ аялал жуулчлалыг нэмэгдүүлэн дагаал одоо солонгоруулна гэж маш олон жил яриад байдаг. Тэгэхээр яг энэ бизнесийн орчинд энэ маань нэг хэр бодиттой одоо хэрэгжиж чадж байгаа гэж харж байна тий. Одоо ялангуяа Америкийн компаниуд одоо манайхыг сонирхол хэр байна. За тэр дундаа уул уурхай, за түүнийг түшгэлсэн одоо дагаж одоо хөгждөг нөө жижиг дунд бизнесүүдийн тий. Өнөөгийн нөхцөл байдлаас ер нь хэр вэ? Тэг уул уурхайн салбараас ерөнхийдөө бас нэг тухайн одоо тэр оргил болж исэн үедээ бол маш их одоо юу гэдэг юм улсын төсөв мөнгө орж ирсэн. Тэр үедээ бол яг өстой хийх юм маань болохыг яхахгүй эдийн засгийг төрөлжүүлэх чухал асуудал байсан байгаа. Тэгээд харамсалтай нь яг тэр маань бас сайн хийгдсэнгүү. Тэгээд энэ дээр бол ерөнхийдөө энэ хөрөнгө оруулалт багассан асуудал маань нэгдүгээр ерөнхийдөө төр засгийн бодлогоос нэлээд болсон байгаа. Бүр ерөөсө тухайлбал урт нэртэй хууль стратегийн стратегийн хөрөнгө оруулалт бүр нэр нэртэй хуулиуд маш одоо муу нөлөөсөн байгаа. Нэгдүгээр хоёрдугаар хөрөнгө оруулалт хоёулаа хөрөнгө оруулалтын гэрээг өөрөө нэрвэж хараад энэ хөрөнгө оруулалтын гэрээ чи Монгол ашиггүй байдаг зурсан үеэс нь ахуулаад ингээд тэрийг ингээд асуугаад ирсэн маань айгүй сөрөг нөлөө үзүүлсэн байгаа. За тэгээд эдийн засгийн төрөлжүүлэхийн хувьд ерөнхийдөө бол Америкийн хөрөнгө оруулагч тийм үү гадны бусад гадаадын хөрөнгө оруулалт ерөнхийдөө Монгол бол өрсөлдөж чадахгүй цөөхөн эдийн салбар байна гэж бодож байгаа. Эрчим хүчийг бид нар банк ярьж байна. За тэгээд ер сэргээгч юм уу дотроо ингээд ярьж байна. Тэгээд яг хуу өнөөдөр бол үндэ бол сэргээгч юм уу байтугай бид нар ингээд бол юм хот маань ингээд ерөнхийдөө хотын тогны хязгаарлалт орсон юм байдалтай байна. Тэгтээ тэгсэн ч гэсэн одоо нар салхины за ингээд усны цахилгаан станцуудын боломж байна гэж хараад байгаа. Тэгтээ боломж байна гэдээ гадна талдаа гэж үзээд байгаа. Гадаад хөрөнгө оруулагчид ингээд ерөнхийдөө ийм их нар салхитай таамаг боломж байгаа нэг. Засгийн газар талаа болгохын харахаар бол одоо энэ засгийн газар маань л ингээд бас хүчин чармаал тавиад байна. За ингээд ялангуяа сэргээгч мөчийг хөгжүүлэх гэсэн юм бодлого явж байна. Тэгээд энэ дээр бол юу гэдгийг одоо энэ зунаас ахуулаад ерөнхийдөө нарны салхины төслүүд ерөнхийдөө сонгон шалгуулалтын зарим ингээд явж эхлэх юм байна. Тэр хоёуланд оролцоод явах юм байна. Тэгэхээр нөгөө талаасаа өнөөдөр эрчим хүчний яам сэргээгч мөчний одоо асуудал хариуцсан нэгж хэлсэн маань 3 хүнтэй. За тэгэхээр өнгөрсөн зам бол энэ нэгжийг бол хатан болно бүцийн үржин шийдэн гарсан баг жишээ. Тэгэхээр засгийн газрын бодлого нь ийм институц нь ийм сул байхад бид нар одоо сэргээгч мөч яаж хөгжүүлэх үүдний асуудал гарч байгаа. За өөр энэ сүүлд бүгд яриад байгаа хэмээн сая Давосын хурлаар маш их ярьлаа тийм хэмэл оюун. Энэ дээр бол ерөнхийдөө бол манай ерөнхийдөө бас стартап компаниуд энэ дээр бас боломжтой байна. Ерөнхийдөө бас магадгүй тийм том юунад биш маа гэхэд бол том хөрөнгө бол хатан гэхэд бас эдийн засгийг төрөлжүүлэх юм хоёр дахь чиглэл байна. За тэгээ гурав дахь маань яхахгүй өмнө засгийн газрын үеэс нэлээд хүчин чармаал тавиад одоо 1 тэрбум доллар хэмжээний ерөнхийдөө аялал жуулчлалын салбар болчихлоо. Тэгэхээр энэ ингээд зөвхөн Монгол улс магадгүй тодорхой хэмжээнд бас одоо юу гэдгийг дотоод нийт бүтээгдэхүүн хувь бас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах юм бас эдийн засгийн салбарын нэг байна. Тэгэхээр энийг сая түмэн захирал хэллээ хөдөөчгүй яхахгүй бас нэг манай өрсөлдөх чадвартай зөвхөн салбар байна. Тэгэхээр хөдөөч судалгаа бид яаж ноолураа гэж яах юм уу. Тэгэхээр энэ доктортай нэг үед эко тийм ерөнхийдөө тийм ноолур гэдэг тийм иймэрхүү 3-4 ерөнхийдөө бас салбарууд боломжтой гэж харагдаад байна. Одоо тэгээд уул уурхайн хувьд бол одоо сүүлийн жилүүдэд бол үйл ажиллагаа нэлээд хумигдж байгаа.
Шинэ төслүүд бол баг хөдлөхгүй байна тий. Одоо хуучин төслүүд маань зарим нь бол эхнээсээ ингээл хаагдтал явах ийм төлөвтэй. За хайгуул байхгүй байна гэж бид нар одоо маш их олон жил ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ үед бид нар одоо яг маш их маргаанууд байгаа дээ шүү дээ. Хөрөнгө оруулагчтай холбоотой тий. Одоо 2 ч нээлттэй сонсголыг бид нараас өнгөрсөн жил хийлээ. За энэ маань одоо ингээл нийгмийг талцуулаад тий зөв буруу ойлголт өгвөл яг энэ хөрөнгө оруулагчтай явж байгаа энэ маргааныг та бүхэн бас ажиглаад ямар одоо дүгнэлт хийж байна. Ер нь бол бас яг ийм томоохон одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад томоохон одоо бас төслүүдийн бас туршлага бас их бага тань л та. Ялангуяа одоо жишээ нь оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ байна. За мөн одоо өнгөрсөн жил Аривата тий бас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. За тэгээд энэ дээр бол бас үнэхээр одоо Монгол улс бас яалтчгүй туршлага дутж байна. Нөгөө талд нь одоо юу гэдгийг Рио Тинто гэх юм уу одоо ингээд 100 гаруй жилийн одоо уул уурхайн туршлагатай ингээд одоо дэлхийн хэмжээний одоо 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг ийм томоохон компаниуд байж байдаг. Гэтэл Монгол улс яг үнэхээр одоо бас яг тийм уул уурхайн яг ийм зах зээлийн тий харилцаа жилснээс хойш энэ туршлага дутснаас болоод бас их тийм анхнаасаа тэр хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүжилтийн схем, хугацааны эзэмшил гэдэг юм уу ийм юм дээр бас үнэхээр туршлага дутж байна л да. Нэг хоёрдугаарт бас нэг ингээд анзаарч байгаа юм юу вэ нөхөр нөгөө уул уурхаагаас орсон орлогын одоо менежмент бол бас их тааруухан байна. Ер нь бол бас улс төрийн онолд байдаг нөгөө Голланд өвчин гэдэг уул уурхаагаас хэд хамааралтай орнуудын одоо синдром гэдэг юм уу үзэгдэл маш их мөнгө ороод идэг. Гэтэл одоо нийгэмд ингээд шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа шийдэж чаддгүй, хүмүүсээ ажилтаа байлгаж чаддгүй. Тэрнээсээ шалтгаалаад бүх юмных нь одоо импортоос маш их хамааралтай. Юмны үн байнга өсчээдэг, өндөр хүүтэй, өндөр одоо үнийн өсөлттэй. Тэгээ одоо юу гэдгийг нийгэм тулгамдсан асуудал өндөр ч гэсэн одоо Монгол сая адил захирал хэллээ. Эрчим хүчний асуудал ингээл шийдэгдээгүй, утааны асуудлынхаар, замын бөглөлийн асуудлынхаар тий. Гэтэл одоо юу гэдгийг нийгмийн халамжийн одоо төрлүүд нэмэгдээд хүүхдийн мөнгө гэдэг юм уу одоо тэгэл олон төрлийн халамжууд нэгсээд ингээд жишээ нь эзэн санхлогоо ногдлоо шиг гэхэд нөгөө компани маань одоо жишээ нь яг ингээд шаардлагатай хөрөнгө оруулалтууд бүтээмжээ дээшлүүлж чадаагүй байхад одоо ногдлоо шиг ингээд ингээд нэхэд үүдэг. Ингээд энэ юуны менежментийн талаас бас ингээд одоо баялагын одоо орлогын менежмент зарцуулалт бол бас их учир дутагдaltaй байна. За сая Америкийн хөрөнгө оруулагч нар гэж ярьснаас ер нь бол бас энэ Америкийн хөрөнгө оруулалт томоохон хөрөнгө оруулалт, өргөтэй хөрөнгө оруулалт бол орохгүй байна гэж би харж байгаа. Ерөнхийдөө ингээд танаас гэсэн бид зөвхөн Америк биш та нөө ингээ харахаар ерөнхийдөө ингээд нэг тийм хэрэглээний төрлийн тийм ээ одоо юу гэдгийг бараа бүтээгдэхүүн эсвэл одоо нэг франчайзчуд юм уу тэр хэмжээнд бол байна. Тэгээд энэ чинь бол бүхэл оронд тэр бараа үйлчлэгч хурж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ийм дөрвтэй хөрөнгө оруулалтууд орж ийн гэхээр бас орохгүй байна. Тэгээд үнэхээр сая адил захирлын хэлдгээр яг энэ улс төрийн тогтвортой байдал хангалтгүй. Ер нь бол бас 90 оноос хойш засаж хэлснээс хойш ч бол манай засгийн газрын дундчнаас ч бол бараг 2 жил хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулагч нар тийм одоо тогтвортой байдал алга нэг хоёрдугаарт үнэхээр одоо ингээд гівгэнт одоо засгийн газрын шийдвэрүүд нь гардаг, үйл ажиллагааг нь зогсоодог, татварын одоо янз бүрийн бүр одоо өнгөрснийхэн дараа эргээд одоо татварын янз бүрийн дахин одоо хяналт хийж одоо reassessment хийж татварын одоо төлбөрт тавьдаг ч юм уу энэ асуудлууд нь бол маш их тийм хөрөнгө оруулагч нарыг бол бас дахин томоохон хөрөнгө оруулалт хийхээс бол бас тийм хүсэл төрөхгүй байна л да. Тэгэхээр нэг талаасаа ингээд нэг тийм юу харагдаж байна вэхээр засгийн газар нь бас ингээд нэг
одоо эрдэс баялагын салбаас хит хамааралтай болохоор ерөөсөө нөгөө хөрөнгө оруулалтад ерөөсөө ач холбогдол өгдөг. Юу гэдгийг одоо сүүлдээ ингээд төмөр замж байдаг юм уу ингээд бүтээн байгуулалтыг ерөөсөө одоо цэвэр бартер тий одоо юу гэдгийг одоо балар эртний үед л одоо бараа солилцоо гэдэг шиг л одоо тийм хэлбэр рүү орчод байна шүү дээ. Гэтэл одоо ингээд орчин үеийн уул уурхайн салбараар түшгэлсэн Австрали ч юм уу одоо бус газарт бол ерөөсөө бүх эрдэс баялаг төв хийдэн одоо эрдэс баялагын биржээр яваад тэгээд одоо мөнгө урсгал нь тодорхой үнийнээс шалтгаалаад энэтэйг холбогдлолтой янз бүрийн бонд одоо бусад дериватив бүтээгдэхүүнээр маш олон одоо тийм одоо сүүлийн үед бүр цахим тий мөнгөд ингээд санхүүгийн маш их боломжууд гараад ирсэн байхад үнэхээр одоо бас яг тийм хит уулуурхаагаас хамааралтай тийм санхүүгийн систем рүү шилжээд байна л да. Тийм ч учраас бас ингээд нөгөө нэг компаниудыг засаглалыг сайжруулах тий нээлттэй болгох IPO хийх асуудлуудыг бас хойргоор хандж ах шиг байна чинь. Зөв. Яг маргааны хувьд ерөнхийдөө бол эднээс хөгжил яамнаас юм тоо яваад байгаа юм билэ. Тэд яам дээр ерөнхийдөө өнөөдөр тэднээс 120 орчим гомдол юм маргаан ирсэн. 120. За тэр 120-ийн 80 шийдэгдээгүй гэж байгаа. Тэгэхээр бид нар маань ерөнхийдөө магадгүй яамны мэдлээс хэтэрсэн шууд эднэд хамаарахгүй үгдэн татвартай сангийн амтай холбоотой юм уу эсвэл магадгүй шүүхтэр очсон. Тиймэрхүү одоо ингээд олон асуудал байгаад байгаа. Тэгэхээр энийг бид нар ингээд яамтай ярилцаад ер нь юу хийсэж байгаа гэхээр энэ одоо хоримтлагчийн 80 кейсүүдийг нэгээр нь түргэний талаа гаргаж шийдээд өгөөч. За хоёрдугаар ерөнхийдөө сүүлийн 2 жил ерөнхийдөө манай маргаан юм уу эсвэл ерөнхийдөө гомдол гарах тэрний дайралт ихний алхам болгоод ерөнхийдөө олон маш хүчтэйгээр одоо манай үндэсний томоохон компаниуд руу дайрлаа тийм ээ. За бүр нэрийн заагаад Montpellier, Energy Resources тэгэхээр энэ компаниудаа ерөнхийдөө бид нар одоо бизнес танх модуль нэгт хамгаалаад яг л эдэн маань эцсийн дүндээ энэ баялагийг бүтээж байна, ажлын байр бий болгож байна гэдэг тэр мессеж өгөөд ерөнхийдөө бас нөгөө талаас энэ амжилтын хувийн хвшлийн бол амжилтын түүхүүдийг бид нарыг сайн түгээмээр байгаа. Тэр маань ерөнхийдөө ингээд улс орныг авч явж байгаа шүү гэдэг. За Америкийн төрийн департаментээс ерөнхийдөө хөрөнгө оруулалтын орчны мэдээлэл гэж гардаг судалгаа. Тэр судалгаанд ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулагч Монгол ерөнхийдөө 2-3 төрлийн маргаан одоо асуудлаа тулгард юм байна гэсэн судалгаа гарсан байна. Эхнийх нь болохоор төр засгийн холбоотой. Нөгөөх нь Монголын хамтарч байгаа эсвэл хамтарч ажиллах Монгол одоо хөрөнгө оруулагч байгаа тийм компанитайгаа. За төр засгийн мэдээж төрийн машин механизмтай бол ингээд бас марах гад хэцүү тэгэхээр тэр бол одоо сар битэр явна. За үндэсний ерөнхийдөө хөрөнгө оруулагчтай болохоор яадаг вэ гэхээр нөгөө Монгол ерөнхийдөө хөрөнгө оруулагч маань бас танил талаа ашиглаа тийм хууль одоо системээ ерөнхийдөө бас нөгөө гадаад хөрөнгө оруулагч эсрэг ажилуулах иймэрхүү бас нэг ерөнхийдөө бас маргаанууд ингээд бас олонтой хоримтлагтад яваад байгаа. Тэгэхээр манай танх мэзгөөс ерөнхийдөө энэ олон кейсүүдээ нэгээр нь л түргэн шийдээд өгөөч. Магадгүй за тэр ямар нэг асуудал гараад байгаа юм бол жил 2 жил ингээд алхаан тэрлүүлээд шийдэхгүй ингээд нэг талдаа гарч ихгүй яваад байгаа байхгүй. Дансийн хаана ерөнхийдөө ер нь хилийн хориг 50 ч гэдэг юм уу. За тийм юм байлаа гэхэд тэгээд түргэн шийдээд явчихгүй бол заавал ингэ яалуулах гэдэг юм биш тийм ээ. Тэгвэл нэг талдаа гарахгүй бол тэр өсөө тэр маш их залхаан тэрлэлт ерөөсөө шийдвэр гаргалтууд байна тийм. Хууль эрхцэн өөртөө систем ерөнхийдөө зэвсэг болгоод байгаа шүү дээ байхгүй. Тэгэхээр энийг л ерөнхийдөө шийдсмээр байгаад байгаа. Тэгээд яг бас одоо ерөнхийдөө дэргэд нэг эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэж байгуулсан байгаа. Тэр зөвлөл маань ерөнхийдөө гол үүрэг нь болохоор гадаад хөрөнгө оруулагчтай альва асуудал даамжраад арбитрт очихоос өмнө ерөнхийдөө эндээ ингээд ерөнхийдөө ойлголцыг гэсэн механизм хайгаад байгаа шиг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол таавал шүүх ингээд юугаар явахгүйгээр эндээ ингээд суугаад гадаад хөрөнгө оруулагчтай болж өгөх шийдэх талаас нь гэсэн ерөнхийдөө тийм арга механизм одоогоор юм механизм байна. За тэгээд магадгүй хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар тэр энэ яг энэ зөвлөл маань яг ямар үүрэгтэй байх гэдэг нэлээд албачаад бүр ингэ хуулийн ингээд зүйл заат болоо явах юм байлээ. Тэгэхээр бол одоо бол амарчсан ингээд шууд хууль байхгүй ч гэсэн ингээд ямар санаачлагаар ингээд юм механизм бас энэ маань бас нэг тийм авууштай зүйл болчиход байна. Тэгэхээр маргаан айгүй их байна гэдэг чинь та засагтай эсвэл хоёр одоо түншлэгч хоорондоо ингээд маргалдаад яваад байна гэдэг тий. Энийн үндсэн сурталчилгааныг та бүхэн юу гэж харж байна? Энд дээр би нэг бас мэдээлэл өгч бодож байна. Манай Монголын бизнесийн зөвлөлийн бас гишүүн байгууллага Гүнд Инвест гэдэг компани байгаа. Тэр үүсгэн байгуулж байгаа сайхан захирлын одоо бас санаачлага системийн одоо аргачлалаар одоо дүн шинжилгээ хийдэг тус solution гэдэг одоо програм хангамж боловсруулсан байгаа. Тэгээд тэр сүүлийн үед одоо AI-д суурилсан системийн одоо аргачлалаар
хууль тогтоомжуудын бас дүн шинжилгээ хийж байна л да. Тэгээд тэр дүн шинжилгээнийхээ хүрээнд одоо жишээ нь ашигт малтны тухай хууль, за мөн одоо уулуурхаан салбарт гарсан одоо гарч байгаа бүх одоо дүрм журмууд тийм одоо үндсэн хуулийн одоо зарчимтай хэр нийцж байна уу? Ер нь одоо ингээд яг өнөөдөр одоо ингээд хууль дүрмтэйгээ хэр нийцж байна уу гэдэг дээр бол дүгнэлт гаргасан. Тэгээ ингээд харахад бол ерөөсөө маш их тийм дүрм журм хууль тогтоомж нь хоорондоо зөрчилдөөтэй. Тэгээд тэр нь маш их тийм асуудал үүсгдэг. Тэгэхээр энэ яг сүүлийн үеийн бас яг тийм системийн одоо аргачлалаар бол тэр дүн шинжилгээ хийж анхнаасаа нөгөө шийдвэр нь өөрөө их зөв гарах хэвээр тийм дүгнэлтэнд бас хүрж байгаа. Тэгэхээр ер нь ингээд нөгөө нэг альва маргаан яагаад гарч ийн вэ гэхээр ерөөсөө тэр хууль тогтоомжинд бас муудаа биш. Ерөөсөө яг тэр одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа тий агентлаг байдаг юм уу одоо тухайн газрын дарга эсвэл одоо тухайн орон нутгийн засаг захиргаа ч юм уу тий өөрийнхөө тайлбарлаж тий эсвэл одоо тэр үр дагаврыг ойлгохгүй ч юм уу үүнээс бол маш их гарч байгаа мó гэж ойлгож байгаа. Ийм ч учраас бас ингээд нөгөө нэг түрүүн бас захирал өөрөө хэллээ. Ер нь бол бас ингээд хитэн том ингээд төслүүд байгаад байдаг. Гэтэл ингээд нөгөө нэг одоо юу гэх тухайн яг эрдэс баялаг байгаа орон нутганд дэмждэг тий одоо олборлох тухай хайгуул хийхэд хүртэл эсэргүүцэл босоолж агсаал. Тэгэхээр энэ маань бас нөгөө нэг тухайн одоо жишээ нь уулуурхаан үйл ажиллагаа явуулаа гэхэд тухайн одоо орон нутгийн тэндээс өгөөж авах уугүй юу гэдэг асуудал тий. Орлогын хуваарлтын асуудал. Хэрвээ одоо жишээ нь оюу толгой гэдэг юм уу 5-7 одоо манай томоохон 2-3 том төсөл чинь одоо өмнө өвд байгаа шүү дээ. Гэтэл одоо жишээ нь өмнө өвийнхэн бол одоо маш их хомдолтой байт юм билээ. Жишээ нь одоо манай усны хэмжээнд нөлөөлж байна. Одоо энэ олон мянган машин яваад тий амьдрах орчинд маш их нөлөөлж байна. Гэтэл ингээд нөгөө орж байгаа орлого нь бүгдийг одоо төвлөрсөн төсвөр аваа явуулдаг. Буцаад одоо тухайн орон нутгийн дэд үс ажлын байр бий болох тий амьдрах орчин орон сууц гэдэг юм асуудлууд нь шийдэгдэггүй. Тэгэхээр энэ дээр бол ингээд бас яг энэ шалтгаалаад ерөөсөн маш их зөрчил гарч байна. Нөгөө одоо олон улсын хэлбэр social license гэж хэлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө ер нь ингээд одоо тэр хааштай одоо биднэрт өгөөж багтай юм чи ерөөсөө энэ байгаль орчноо энэ амьдрах орон зайгаа хөндлөхгүй л байж гэж юм уу те ийм тэгээ одоо жишээ зарим одоо юу гэдгийг хинти хөвсгөлгээл аим гүч бараг уулуурхаагүй те зарлаад байж тээ. Тэгэхээр эн чинь бол гэтэл юу гэдгийг дийлэнхийд бүрдүүлж байгаа Өмнө Говь аймаг те. Тэгэхээр энэ бас яг тэр орлогын хуваарлт яг тэр бас зөв оновчтой орлогын хуваарлтыг бас шийдэх ёстой юм шиг байна. Түрүүн яг эрдэнэ захирлын слайдаар гарлаа шүү дээ. Өнөөдөр манай газар нутгийн 4% нь ерөнхийдөө 4% нь ингээд ерөнхийдөө ямар нэг байдлаар газар одоо юу байгаа. Гэтэл тэр 4% маань ийм одоо нийгэм төлөөтэй болчиход байна. За ашиглаж байгаа бүр 0.25%. Дөрвчөндөө бүгдээр ашиглахгүй тий. Байгаа вэжж нийгэм төлөөлж чанар нь ийм айгу том болчиход. Яг тийм яа. Түрүүний нөгөө маргаан дээр идэвхтэй ерөнхийдөө гол ерөөсөө маргаан бол татвартай л холбоотой маргаан гараад байгаа. Тэгээд энэ дээр ерөнхийдөө тодорхой зарим жишээ нь болохоор татварын байгууллага дээр ерөнхийдөө өөрөө бас нэлээд тийм чадварын асуудал бас гараад байгаа. Тэгээд ерөнхийдөө юу гэдгийг тухайн нэг дүүргийн татварын байцаагч ерөнхийдөө өөрийн үзмжээрээ за энэ олон улс энэ гадаад хөрөнгө оруулалтын компани, толгой компани одоо эцсийн өмчлөх цаана бэ, өө Сингапур юм байна ч гэдэг юм уу. Тэгээд ерөнхийдөө тэр нөгөө энэ өнөөдөр чи үндсэн дампсан компани манд өөр аягүй тийм бүтц зохион байгуулалт нарийн болцсон. Тэр юг сайн ойлгохгүйгээр танаа татвараа ингээд ерөнхийдөө дутагдулсан байна. Танаа юу гэдэг эцсийн өмчлөгч юм дээр байдаг учраас ингээд гэдэг л ийм хэмжээний маргаан жишээл гарчаад байгаа. Тэн дээр яг сайн суугаад ерөнхийдөө ойлголцоод ингээд ерөнхийдөө ярилцаад явхаараа бас ингээд татварын байгууллагч ерөөсөө ойлгож байгаа за энэ дээр яхахгүй ажиллах хэрэгтэй юм байна. За нөгөө компани ч гэсэн ерөнхийдөө бидний ч гэсэн төлөвлөсөд татвараа төлье. Зүгээр энэ дээр ерөнхийдөө уян хатан байдлаараа шууд маань дансыг хаахгүйгээр ерөнхийдөө бид нар ингээд график үйл ажиллагаа явуулаад үйл ажиллагаа явуулаад орлогоо төлнө шүү дээ. Орлогоо төлье гэдэг юм хүсэж байгаа байхгүй. Тэгэхгүй шууд аваачаад дансыг хаачаад одоо татвараа төлөхсгүй та нар шүүгд өгнө гэдэг. Ерөөсөө ийм л юм яваад байгаа ш. Сая том зөв захирлын яг нэмээд хэлэхэд ерөнхийдөө яг яхахгүй юм үүсчихэд байгаа нөгөө нэг өнөөдөр болохоор уулуурхаас хамааралтай. Тэгээ бид нар ерөнхийдөө танхимууд хувийн хвшил маань өөрсдөө биднээс нэлээд
тухайн орон нутгийн иргэдийг орон нутгийн үзэл нийтээ соён гэрүүлэх ажил хэрэгтэй болж байгаа. Жишээлбэл яг тэр уул уурхайтай говийн аймагуд ч юм уу тий яагаад ажил бүтлээ гэдгийг магадгүй зарим нь ойлгох чинь. Гэхдээ бас хангалттай биш байх шиг байна. Яа харахгүй. За одоо сүүлийн үед яриулж байгаа жишээлбэл бодрох энерги ураны төслийг тийм ээ. Тэр уран гэдэг чинь өөрөө тийм хортой юм уу, гүн үү, тэр тавмалтай тугал тийм ээ, төр тийм үү, хүмүүс тиймэрхүү ерөөсөл соён гэрүүл ажлууд хийх хэрэгтэй. Энэ дэр төр засгаан чихтэй бид хоёр шиш бид нар өөрсдөө ажиллах хэрэгтэй болчиход байгаа юм билээ. Тэгжээ ерөнхийдөө ойлгуулсаад ингээд тэр нөгөө social license operate болчиход байгаа. За тэгээ өөр нэг юм ажиглагдахаар ингээд энэ төвдөө хотод ингээд яамаа ерөнхийдөө засгийн газар ингээд бодлогоор дэмжиж уулуурхаж чухал хөрөнгө оруулалт дэмжихтэйгээд за тэгээ орон нутгад авсан гол нөгөө орон нутгийн удирдлагууд ерөнхийдөө тэр хотод байгаа яамчууд бидэнд хамаагүй. Орон нутгийн иргэд бид нар итгэхэд бид нар мэднэ. Та нар биднэртэй л ерөнхийдөө наад юмнуудаа ойлгож чадах юм бол танаа төсөлж явна гэдэг. Иймэрхүү нэг нөгөө нэг төв орон нутгийн хооронд айгуу тийм айгуу заагтай. Тий бол баг гэхэд манайх ч холбооны үйл үг биш. Түүн шийдвэр биелэх ёстой. Тэгээ нэг иймэрхүү нэг асуудал гарч байна. Бас та хоёрын яриан дээрээс яг одоо компаниудад тулгамдаад байгаа асуудал нь хууль эрх зүйтэй холбоотой сая түмэд цэцэрлэлж шүү дээ нөгөө хууль эрх зүйн хувьд ингээд нөгөө элдэ холбоо багтаа зарим нь ингээ үүсгэсэн байдаг. Би бас энийг яг сүүлийн үед ажиглаад байхад одоо 10 гаруй жилийн өмнө ингээд хууль тогтоомжийн бүртгэлийг салбараараа гаргаж байхад одоо ингээд гаргаж байхад ер нь зөвхөн салбарынх биш хууль маань өөрөө хоёр дахин нэмэгдсэн. Монгол Улсын хууль. Тэгээ ингээд зөв сүүлийн үед л ингээд ажиглаад байхаар одоо ингээд нөгөө гишүүдийг үнэлэх тэр үнэлгээнийх нь одоо баг нэг юм хууль боловсруулах гэдэг байгаад байгаа байхгүй тий. Тэгээд тэнд мөнгө өгдөг. Тэгээд хараад тахаар айгүй чанаргүй маш олон хуулиуд зүгээр бий болоод үйлдвэрлэдэг шүү дээ. Тэгэнгүүт чинь нөгөөдөл чинь үнэлж байгаа үнэлгээ нь тэр болохоор хууль ягаад одоо сая бүр зарим гишүүдийг хууль чи нэг ч хууль оруулаагүй зүтэй гэдэг ингээд яриад шүү дээ тий. Тэгэхээр чи ингээд нэг парламентын хугацаанд одоо 76 байсан бол 126 гишүү эдгээр маань ингээд бахан хууль үйлдвэрлээд тахна шүү дээ. Тэгэхээр энэ маань ингээд бүр уялдаа холбоог болгоо. Одоо ингээд бид нар 10 жилийн өмнө харьцуулахад хуулийн одоо тоо маань хоёр дахин нэмэгдсэн. Дахиад ингээд нэмэгдэх нь л одоо 126 гишүүнтэй болсон. Тэгээ ингээ харахаар нөгөө нэг амралтын өдөр зохицуулсан ч юм ингээл ямар ч нөгөө ач холбогдлын хувьд эрэм дараагийн хувьд бол тийм чухал биш. Тэгсэн мөртлөө маш олон хуулиуд гараад байна шүү дээ. Тэгэхээр одоо энийг яах ёстой бол одоо би бүр сүүлдээ нөгөө гишүүдийн хүртэл хууль гаргасангүй гэж загнаад ингээд нэхэд идэг. Гэтэл уул нь одоо байгаа хуулиудаа зэгцлээд яг одоо үйл ажиллагаагаа дэмжсэн нөө бодлогоо дэмжсэн явахгүй бол бодлого гэдэг одоо саяны чухал юм тавьчаа таны хэлдгээр одоо тэр маань хэрэгжихгүй гадаж төрсөн дээр боохгүй тий. Тэгэхээр одоо хууль тогтоох байгууллагын бас нэг үүрэг нь зөвхөн хууль үйлдвэрлэх биш өмнөх хугацаанд одоо өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд гаргасан нэмэх замраагүй хуулийнхаа одоо зэгцэнд нь оруулж зарим одоо үүргээ гүйцэтгэсэн хуулиудыг одоо хүчингүй болгох тий. За тэгээд заримыг нь нэгтгэх одоо нэг ийм ажлууд хийвэл ямар юм болоо гэд бүр одоо бид нар чинь ялангуяа манай салбарч маш их хууль тогтоомж хэрэгжилтийг хангадаг. Энэ бол бүр үнэхээр ингээд ачаа болж байгаа байхгүй. Одоо бид нар нэг том асуудал ярихгүй зүгээр ингээд нөгөө үйл ажиллагаан дээр учирж байгаа ингээд проблемууд ийм л байгаад байдаг л та. Тэгэхээр энэ дээр та хоёрын бодлыг бас би сонсомоор санагдлаа. Тийм. Ер нь бол ингээд яг маш олон хууль гарч байгаа боловч бас яг ингээд нөгөө өдөртмийн одоо жишээ нь бизнес эрхлэгчид одоо хамгийн тулгамж байгаа хууль бол одоо хөрөнгө оруулалт хууль биш үү? Одоо 2016 оноос хойш л ярьсан. Одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөе. За жишээ нь гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн одоо $100,000 асуудал ч гэдэг юм уу ингээл яриад байдаг. Гэтэл энэ хуулийг бол одоо жишээ нь одоо болт шийдээгүй. Гэтэл бол хэрэгтэй хуулиудаа шийдэхгүй тийм хэрэгтэй бол гэтэл бол одоо жишээ нь ингээд хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр зарим оронд болохоор ерөөсөө маш ерөнхий тийм ээ одоо тунхагийн чанартай ерөөсөө энэ хөрөнгө оруулалтыг хамгаална аль болохоор одоо laissez-faire гэж ярьдаг нөгөө хамгийн төрийн оролцоо багтаа тийм тунхагийн чанартай одоо хөрөнгө оруулалтыг хамгаална гэсэн ийм зарчим. Зарим орнууд нь болохоор бүр хөрөнгө оруулалтын тухай хууль нь баг маш дэдгэрэнгүй одоо баг журамшиг тий. За ийм одоо жишээ нь хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм бол ийм хөнгөлт үзүүлнэ, ийм татврын хөнгөлт үзүүлнэ, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. За ийм одоо салбаруудыг одоо энэ тэргуунд авч үзэн технологийн одоо инновацтай хөрөнгө оруулалт хийх юм бол ийм хөнгөлт үзүүлэхэд бүр журамшиг тий. Тэгээ манайх шиг одоо бас яг ийм цөөхөн ханта бас ийм жижиг улсын хувьд бол ер нь ингээд нэг тийм
маш тодорхой аль салбарт одоо хөрөнгө оруулалтыг дэмжих тий. Тэгээд ер нь бол бас нөгөө сүүл бас нөгөө гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг бас нөгөө худалдааны асуудлаартай холбож тий бас яриад байгаа. Ер нь бол Монгол шиг юм нөгөө одоо талаад гарцгүй улсын хувьд бол худалдааны асуудал маш чухал байдаг. Ямар одоо импортыг дэмжих юм, ямар экспортыг одоо дэмжих юм те. Импорттой одоо ямар үндэсний үйлдвэрлэгчийг хамгаалахын тулд импорт экспортын бодлого нь ерөөсө тодорхойгүй. Тэгэхээр энэ маань бол бас үндэсний үйлдвэрлэгчийг хамгаалах те асуудлууд бас ингээд орхигдоод байна. Гэтэл одоо яг үнэхээр яг ингээд маш олон ач холбогдол багтаа зарим нь ерөөсө тунхагийн чанартай хуулиуд гараад идэг. Тэгэхээр энэ дээр бол бас үнэхээр одоо бас засгийн газар л нэлийн идэвхтэй ажиллаж тий. Яг одоо жишээ нь нэг одоо тулгараад байгаа одоо жишээ нь асуудал чинь одоо агарын бохирдлын асуудал байна. За одоо хуулиуд дээр төлөвлөрөөд яг нийгэмд ингээд тулгараад байгаа асуудлуудыг шийдэх хуулийн дээр бас нэлээд төлөвлөмөр юм шиг санагдаад. Бас нэг анзаарч байгаа зүйл нь одоо ингээд мэргэжлийн ялтын байгууллага гэдэг байгууллага тий. Тэр чинь бол одоо заавал байх ёстой уг нь бүтэц шүү дээ. Ер нь бол ингээд юу гэдгийг нэг тодорхой машин механизм ингээд маш их бохирдол бий болгоод яваад байхад тэрийг одоо зогсоодог тий торгодог боловлдог ч юм уу ийм одоо эрх үүрэгтэй одоо мэргэжлийн хяналт байж ээж тий тэр чи одоо нийгмийг хамгаалах тий дүрм журм эсвэл одоо ариун цэврийн асуудал ч үгүй юм уу тий хорой цэрийн тэр бүтцийг байхгүй болгоно гэдэг өөрөө ерөөсөө тийм төрийн одоо үйлчлэгээ чанартай яг ингээд нөгөө нийгэмд аюулгүй байх тэр зарчим алдагдчихад байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол одоо жишээ нь маш чухал асуудал байдаг шин. Тэгэхээр тиймэрхүү одоо бас яг хүмүүс бол нийгэмд шууд нөлөөлж байгаа хууль тогтоомжтой зохицуултууд заавал байх хэрэгтэй юм шиг байна тий. Яг л хууль тогтоогчдоос бид нар юу хүсэж байгаа гэхээр өнгөдөө бол хөрөнгө оруулагч өнгөдөө энэ бизнес таатай эко их зүйн орчин бүрдүүлэх гэж хүсэж байгаа байхгүй. Саяны ярьдгаар ингээд хөрөнгө оруулалтын хувьд энэ том чухал хэсэг бол мөн. Дээрээс нь арчил малмлын тухай хууль, одоо татварын хууль бас хэлцэх багт тэр хөдөлмөрийн одоо мөрдөж байгаа хөдөлмөрийн хууль жишээлбэл ажил олгогч талдаа зэрэг ачаалттай юм болж байгаа чинь. Тэгэхээр иймэрхүү хуульд маань хоорондоо ингээд хэлцэхгүй болохоор их хурл дээр ерөнхийдөө энэ юунуудыг ингээд том зургаар нь гэж ярьдаг гэсэн ингээд бүгдийн хоорондоо уялдаа холбоотой хараад өгөөсэй. Магадгүй хөрөнгө оруулалтын хуулийн төвөг зөвлөр гарсан чинь хөдөлмөрийн хуулиараа ингээд юу гэдэг нь бомлсон байвал ингээд хооронд авцалдахгүй болчиход байгаа чинь. Тэгэхээр энэ дээр одоо яг бид нар ойлгож байгаа эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төсөл өргөн барьсан байгаа юм байна. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө бол илүү тийм том хөгжлийн шин чанартай ерөнхий хууль болох юм байна. Тэрийг дагалдаад ерөнхий 100 орчим хууль нэмэлтүүс орохоор. Тэгэхээр энэ бол асар том хэмжээний одоо реформ болох бах. Тэгэхээр энэ дээр бол ингээд явах нь. Тэгээд яг хөрөнгө оруулагчдын зүгээс юу үздэг вэ? Төгс зөвлөлөр байх албагүй танаа хууль тийм ээ. Зүгээр ойлгомжтой ингээд мөрдөгдөж байгаасаа. Ингээд нэг бол нэг өдөр өөрчлөлт маргааш засгийн салхигаар өөрчлөлт. Зүгээр ингээд сайн муу ингээд юундаа бид нар тасан зогсоод явнаа. Тэгээд гол нь төгс зөвлөлөр биш ингээд гэхдээ нэг тогтвортой байгаасаа гэж үздэг байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар нэг эко нэг их зүүн тогтолцоо бүрдчмээр байгаа. Тэгээд бид нар бүрэнгэд бүр тухайд яамдууд хэлжсэн. За хөрөнгө оруулалтын хуулинд төсөлж байгаа ажлын хэсэг та нар арчил малмлын хуулийн төслөөр ажиллаж байгаа эсцлийн хэсгүүд хамтраад нэг хуралдаж байгаа чи. Хайлал нөгөө үзэл баримтлага боловсруулж байгаа бол хоорондоо уялдсан холбоотой байхгүй бол одоо жишээл хөрөнгө оруулалтын хууль дээр нэг залт маань бол татварын хуулиар зөрчилдөг хэрэгжих байх жишээтэй ч юм уу. Тэгэхээр иймэрхүү ингээд хийдлүүдийг бол ингээд шийдээд явчиход айгу хэрэгтэй аваад байгаа. Одоо ингээд яг бид нар Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн чиглэлгээ сая хурлаар батллаа шүү дээ оны өмнө тий. Энэ чиглэл бол нэлээд өндөр амбицтай батлагдсан байлээ. Жил тутам $1 тэрбум хөрөнгө оруулалтаар татнаа гэт. Тэгэхээр одоо энэ 70% нь манай салбарт орж ирэх ийм дүр зурагтай байгаа одоогийн. Тэгэхээр одоогийн байгаа энэ хууль эрх зүйн орчин, улс төрийн нөхцөл байдал одоо энд хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж үзэж байна уу? Амаагүй. Тэгээ 5 жил бид нар 5 тэрбум татсан шүү дээ. Тэгэхээр чи одоо зүгээр ороногийнх гэхт чинь 1.5 тэрбум гэж байна тий. Тэгэхээр тийм хэмжээний л одоо нэг юм төслийг хөтлөх нь шүү дээ бид. Тэгэхээр энэ бол одоо та хоёрын боломжгүй л гэж үзэж байна. Юу хийвэл одоо энийг бид хамрах вэ? Яг одоогийн нөхцөл байдал. 23 онд оюутлахын даалгаврын бүтээн байгуул орж байгаа. Бид
манай танхим зөв тэр үед ерөнхийдөө за ингээд ойлгоо ингээд төсөл явахны талуурхын бүтээн болоо. Тэгвэл дараагийн ойлгоо төсөл хаана байгаа юм бэ гэдэг тэр мессеж нэлээд төлхөө ярьсан санаа нь болохоор иймэрхүү хэмжээний том одоо дараагийн үндсэн дамсан одоо хөрөнгө оруулалт Монгол оруулж ирэх чиг бид нар ерөнхийдөө ямар санал хэлжсэн гэдэг засгийн газрын зүгээс за бид нар ингээд сургамж аваад ерөнхийдөө том хөрөнгө оруулагчтай ажиллаа сурчлаа гэсэн. Тэгэхээр тэрэн шиг ингээд BHP одоо юу гэдэг Glencore та нар ингээд Монгол ороод ирээ. Энэ дээр ерөнхийдөө хайгуул ингээд хийгэж тэр ингээд бүр урайлга гаргаач бид нар хүсэж байсан. Тиймэрхүү байдлаар ингээд явцсан бол хэрэг ингээд жоохон бас оруулах. За тэгэхээр тэрнээс хойш яг сайн хэлж байгаа Бадрах энерги бол нэг одоо өнөөдөр магадгүй яг тийм аялахад мөнгөний хувьд биш ч гэсэн албан стратегийн 3 дахь хөрш байна. За тэгээ том чухал одоо ураны гэдэг тийм критикал минералын ийм төсөл ингээд явж байгаа. Гэхдээ яг өнөөдөр бол ингээд яг сайн хэлж байгаа том хөрөнгө оруулалт өнөөдөр орж ирэх юм бол түүхтэй ягаад нэг талаасаа гэхэлэр шинээс Монголын санийх хөрөнгө оруулагчид бол өнөөдөр ороод ирсэн хөрөнгө оруулагчдаас асууна. Дараагийн үед та нар ингээд Монгол ажиллаж байгаа юм байна. Ямар байдал юм бэ гэхэлэр зөө бид нар одоо хүртэл ингээд маргаантай шүү дээ засгийн газартай гэдэг ч юм уу. Тэр маань ингээд ерөнхийдөө эхний нэг тийм үргээх юм болж байгаа. Дам яриа гэдэг шиг л тэгэл хөрөнгө оруулагч адилхан байгаа. Шинээс харсан бол энэ баг өнөөс асуу шүү дээ. За Жона танаа Монгол ер нь ямар байна гэд. За яг хөө сорилтууд байгаа ч гэхдээ боломжийн ороод ирэгээд тэр эерэг мессеж өнөөдөр байгаа ороод ирсэн хөрөнгө оруулалт өгөх юм бол засгийн газрын хүчин тармаалтаас илүү нөлөөлөх гэдэг байгаа байхгүй юу. За тэгээ хоёрдугаар бас нэг хөрөнгө оруулалт гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх саад болж байгаа зүйл маань бид нар энийг байнга яриад байгаа баялагын сангийн тухай хууль баталцахад ашиг малмын тухай хууль нөгөө нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Нөгөө 34 тиймээс төсвийн хөрөнгөөр ингээд ерөнхийдөө хайгууд байсан бол юу гэдгийг төр ингээд 34-ний дэш хувийг эзэмшнэ. За тэгээ сүүлийн стратегийн ордын ингээд 16 ингээд юм ингээд чагсаал яриад байгаа. Тэгэхээр тэр хувь бичлэгийг ингээд шахаад хилцээр хий гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэргээр ингээд заяахан магадгүй шууд 34% авчихгүй юм шиг байна. Гэхдээ магадгүй роялти хэлбэр ямар нэгэн байдлаар төр авах гэдэг байгаа. Тэгэхээр энийг гадаа талдаа хөрөнгө оруулалт дараагийн Монголыг сонирч байгаа юу гэж ойлгож байгаа юм гэхэлэр нөгөө шууд ерөөс анханасаа л төрч ингээд 34 байтугай ингээд хувийг ингээд авцсан байж байгаа юм байна. Тэгээд авчих юм байна тий. Тэгэхээр яг тийм ойлголт өгдөг. Тий, засгийн газар ингээд байхгүй. Стратегийн орд бол ингээд гарсан жагшаад байгаа шүү дээ. Гэхдээ аюул нь юу гэхээр харж байгаа үеийн чайг бааштай төсөл юм биш гэх юм гутлаа засгийн газрын шийдвэрээр шууд стратегийн ордын жагшаалыг нэмчих байхгүй. Тийм гутлаа за тэр одоо төсөл ингээд стратегийн орд мөн гадны хөрөнгө оруулалт гэсэн бол та нартай хэлцээрээ бид нар хувийн аавна гэдэг. Тэгэхээр иймэрхүү нөгөө стратегийн ордын тэр жагсаал маань өөрөө бас ингээд өдөр болгон өөрчлөх аюултай. Тэгээд дээрс нь хуулиар ингээд яатсан болохоор их төгтгөр энийг бид нар засгийн газраас юу гэж төсөд байгаа гэхээр энийг гадаадын хөрөнгө оруулалт сайн тайлбарлаж өгөөч. Ягаад гэвэл ойлголтын зүр яваад иж магадгүй. Ягаад гэвэл бид нар төрийн зүгээс ингээд үндсэн хуулийн дагуу тийм ээ ингээд баялагын юу гэдэг ингээд ард иргэд хүртэх хэвээр тэр зөв бол зөв. Гэхдээ магадгүй тэрийг нөгөө нэг хөлбруудаа олохдоо бид нар нэг гараар ингээд тэр баялагын сангаа хариуцуулах гэж байгаа. Нөгөө гараар тэр орж ирэх мөнгөний урсгалаа хаагаад байгаа байхгүй юу. Тэгээ зөвхөн төрийн өмчт компанид дулдуулаад тэднээс ингээд тэр баялагын санг бүрдүүлэхээр бас хангалтгүй. Тэгэхээр болж өгөөл хувийн өсөлтөд татах гэж байгаа бол тэрийгээ бас ингээд тэднээс нь бас ингээд цонх өгөөд тэд за ингээд танц Монгол ажил бүр тодорхой болгочих ч тий. Одоо хэдүүг байх юм. Тэгээд яг нөгөө амнаатанд хэд байна. За тэр баялагын сангийн татварч гэдэг юм одоо тий тэр нь хэд байна. Тэгэхээр яг нөгөө бодлого адиа цэцлэл дээр нөгөө бодлого нь айгүй ингээд хөрөнгө оруулалтад дэмжинэ гэдэг өмөртлөнгөө яг нөгөө үйл явц дээр бол өөрөөр байна л гэдэг шүү дээ тий. Тэгэхээр томоо захирлын хувьд юу гэж бодож одоо бид нар яг юу хийх вэ? Энэ нэг 5 тэрбум доллараар татаж оруулж ирэхин тулд өнөөдөр гол салбар дээр бид нар юу хийх хэрэгтэй яг одоогийн нөхцөл байдал. Ер нь бол бас үндэсний үйлдвэрлэгч нар бол үндэсний үйлдвэрлэгч одоо үндэсний одоо томоохон компаниуд дээр бол төслүүд бол маш их байгаа. Тэгэхээр бас нэг зүгээр ингээд анзаарч байгаа юм юу вэ гэхээр за 2024 оны одоо улсын хурлын сонгуулиар гарсан засгийн газар шигсэн одоо маш том зорилтууд тавьсан шүү дээ. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг бараг нэг дахин нэмэгдүүлэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг $10,000 болгох тийм 14 мега төслгээд байна. За дээр нь Улаанбаатар хот дээр одоо метро, туулын автозам гэж юм уу 24 төсөл байна тийм. Хангалттай төслүүд байна. Гэтэл энэ дээр бол одоо хөрөнгө оруулалтыг татахын тулд яг одоо дотоодын гадаадын хөрөнгө оруулагч нар ямар одоо нөхцөл яах юм бэ? Энэ дээр бол зүгээр бас нэг ингээд анзаардаг байгаа зүйл нь эдийн засгийн одоо төлөвлөлт
дутагдаад байна. Одоо жишээ нь эрчим хүчин дээр гэлээ гэхэд ерөөсөө одоо сүүлийн 20-30 жил ингээд томоохон их усүр баригдаагүй. Ингээд хэдэн сэргийгдэгч юм хүч гэдэг юм уу одоо бөөрөлжүүд баян гэдэг нь дандаа одоо хувийнхны л одоо санаачлагаар бараг 10 гаруй жил явж байж тэ хэрэгжих жишээний. Тэгэхээр энэ дээр бол бас тийм эдийн засгийн төлөвлөлт хийгээд бас яг ингээд одоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлагыг бүс нутгуудаа яаж хөгжүүлэх ингээд маш олон хэлбэрүүд байгаад. Тэгэхээр энэ дээр бол ингээд яг ингээд хөрөнгө оруулагч дотоод гадаадын хөрөнгө оруулагчтай ярих юм бол тэднэрт бол гарц байгаа. Тэгэхгүй юу гэдгийг одоо төр хийнэ гэдэг ингээд тий одоо гадаадынхны одоо сонирхох томоохон одоо жишээ нь зөрчилдөгч дандаа л төр нь хийнэгээ явж штэ. Газрын тус боловсруул хөлдөр төмөр замын бүтээн байгуулалт тий одоо 5 дугаар станц гэдэг юм уу ингээл 5 дугаар станц гэдэг юм уу ингээд дандаа төр нь барина гэдэг. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээд тийм бодлогын хувьд бас ингээд төр үеийн түншлэлээр үндэсний одоо үйлдвэрлэгчдэд тэмцсэн. Ер нь ингээд Азийн бас томоохон улсуудыг ингээд харахад Япон байна уу Солонгос ингээд үндэснийхээ одоо томоохон корпорациуд үндэсний одоо хөрөнгөнүүдээ гэдэг юм уу төшөлж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийг бас нэлээд барих хэрэгтэй мүү гэж бодож байна. Зөв. Тэгэхээр бид одоо их том зорилго тавьсан. Тэрэндээ хүрэхийн тулд одоо өнөөдрийн хууль эрх зүйн орчин дээр их нэмхээсээ илүү засгал ажлууд үйл байна шүү дээ тий. Одоо ингээд энэ маргаанууд яваад энэ чинь тэгэл нөгөө юун дээр үнэлж хуулийн гэрээ байгуулсан юм бэ гэл тий. Одоо зур оюутлын кейс дээр харахад гэж харагдаад байгаа шүү дээ. Хуулийн дээр байгаа учраас тий. Тэгэхээр тэрийг өөрчлөхгүй болохоор энэ маргаан дуусахгүй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хууль эрх зүйн орчны шинжилэл бол яа харахгүй нөгөө зайлшгүй хийх ёстой хуулиуд дээр хийгээд дараагийн зүгээр тийм ач холбогдол багтаа хуулиуд дээр бас төвлөрөхгүй яг үндсэн ажлуудаа бас хийх ёстой юм болов гэж ингэж харж байна. За та хоёрын хувьд бол одоо ингээд танай холбоодуудад бол зөвхөн одоо том уулуурхаан биш одоо нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг тий. Одоо яг энэ уулуурхаан үйл ажиллагааны саарл удаашрал хэр одоо жижиг төслүүдэд нөлөөлж байна. Үйл ажиллагаанд нэр нөлөөлж гинөө ямар хөө нөхцөл байдалтай өнөөдрийн бизнес эрхлэгчтэй үед бол ер нь бол одоо жишээд Францын Орона компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагчнаар бол бас ингээд бас нэг том уулуурхаан төсөл хөдөллөө. Гэхдээ ер нь бол ингээд хөрөнгө оруулах одоо жишээ нь барилгын салбарын одоо компаниуд бол нэлээд тийм хүнд байдалтай байна. Ялангуяа сүүлийн 2-3 жил бол ингээд энэ ипотекийн зээлийн санхүүжилт за мөн одоо энэ дэд үтсийн дутагдал энэ бол энэ олон сууцны бүтээн байгуулалтын төрөөр өнөхөр нөлөөлж байна. Дээр нь болохоор бас энэ инфляц мөн одоо энэ ажлын байрны шалтгаалаад ер нь ингээ борлуулалт тий үйл хөдлөлийн салбар бол бас нэлээд тийм амаргүй байгаа юм дүр зураг харагдаж байна. За хөдөө аж ахуйн одоо бас салбарын хүмүүсийн одоо ярьж хэлж байгаа энэ статистикээр харахаар ер нь бол энэ Монгол улс бол үнэхээр одоо экспорт тий энийг хийж байгаа бол ерөөсөө энэ нийлүүлэлтийн сүлжээ дэмжсэн дэд үтсийг л бий болгохгүй бол одоо экспортыг нэмэгдүүлэх ямар ч болцоо байхгүй. За мөн манай одоо бизнесийн зөвлөл дээр одоо энэ жилийн одоо томоохон ажлууд гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх форум 8 сарын одоо COP17 гэдэг 8 сарын 18-наас 27-ны хооронд зохион байгуулагдж байгаа. Энэ бол бидний хувьд бол их том ажил байна. За мөн одоо сүүлийн үед түрүүн Адиа захирал ярьлаа чухал ашигт малбал энэ чиглэлээр бол бид нар бол бас нэлээд тийм гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах энэ чиглэлээр бол нэлээд ажиллана гэж бодож байгаа. За мөн доктортой санхүүжилтгээд сэргээгдэх юм уу эрчим хүчний үр ашигтай төслүүдийн энэ чиглэлээр нэлээд ажиллана. За мөн одоо энэ эдийн засгийн одоо өрсөлдөх чадвар ялангуяа түрүүн бас миний дурдсан дээр AI суурилсан бизнесийн орчин сайжруулах чиглэлээр бол одоо улсын хуралдаа бид нар ажиллаж эхэлсэн байгаа. Энэ чиглэлээр бас нэлээд идэвхтэй ажиллана гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар энэ эдийн засгийн одоо прогноз гэдэг юм уу ирээдүг бол их сайн байна гэж харж байгаа. Хамгийн гол нь энэ төр засагтайгаа нэгэн идэвхтэй ажиллаж өөрсдөө бас ингээд энэ хууль эрх зүйн орчин бизнес эрхлэгчдийнхээ одоо эрх ашигыг хамгаалж бас нэлээд ажиллахад бас нэлээд боломж байна гэж харж байгаа.
Тэгээ ер нь бол 25 онд битээс намаргүй жил бол үдлээс мөр байсан маш хүнд байсан. За тэгээд улс орон даяараа тийчгэрөөсөө тийм ээ ерөнхийдөө нүүрснээс асар хамаарлыг бид бүгд одоо супер махаараа амслаа шүү дээ. Тэгэхээр эхний анх жил ерөнхийдөө нүүрсний үнэгээд манайд яг хөө тэрийг дагаад манай ерөнхийдөө гişүн компаниуд бол магадгүй шууд уул орхоттой холбоотой бич гэсэн ерөнхийдөө бүгд ийм аюу хамаарлал байдалтай болдсон байх. Тэгээ ханган нийлүүлэгчтэй юм уу эсвэл ер нь бусад салбарууд ингээд энэ ойлгооч гэдэг юм уу ер нь бол урхаан салбар хөгжил ерөнхийдөө эсвэл түлхэс болдсон байна. Хямархаар нь дагаад хямард юм. Тэгэхээр 25 мөлөөс яг л тийм байлаа. За тэгээ оны сүүлээр ялангуяа бүр мэдрэгч байгаа гэдэг сүүлдээ нэг маш олон компани чинь санхүүгийн их хүндрэлтэй болоод дансыг хаацсан байх ч гэдэг мянгаар нь хаацсан байх. Тэгээ айгүй хүнд ингээд жилийг бол бид нэг үдлээ. 26-ны хувьд ерөнхийдөө бол бид нар яг хөө ерөнхийдөө бол тийм нэг болгоомжтой л ерөнхийдөө тэгэхэд өдрөгөө төсөөлөхгүй байна. За тэгтээ яг хөө мэдээж хэрэг бас ингээд засгийн газраас хүчин чармаал тавиад байгаа учраас бас ингээд энэ төрнийс олон маргаануудыг нэг нэгээр нь шийдээд явчих байх гэж найдаж байна. Гадаа талдаа яг хөө ерөнхийдөө засгийн газрын зүгээс ер нь нүүрсээ гаргана гэдэг тэр бодлого үргэлжлэх юм байна. 90 сая тонн гэж байгаа юм байна. За тэгээ яг хөө найдлан бол бид нарыг бас нөгөө нүүрс унахад нөгөө зэсийн үн маань өсөд аварлаа шүү дээ юм бол тийм ээ. Тэгэхээр энэ жил яг хөө бид нар бас өрсөлдөгч Монголын өрсөлдөх чадвар нь болохоор нүүр зис маань ингээд зэрэгцээд явах юм. Тэгэхээр бас юу гэдэг макро талдаа манай валютын нөөц гэдэг талаасаа төлбөрийн баланс талаас энэ зэрэг ерөнхийдөө харьцангуй гайгүй болчих юм болов. Тэгэхээр энийг дагаад ерөнхийдөө бизнесүүд бас эргээд нөгөө мөнгөний өрсөл талаасаа тийм ээ бас бизнесүүд арай гайгүй сэрэх болов. Гэхдээ бас тийм одоо өөдрөг төсөөллөндөө байхгүй байгаад байгаа. Тэгэхээр иймэрхүү бас юм. Яг уу бид нар сайн ингээд ерөнхийдөө энд ингээд дотооддоо ингээд бүх зовлон жаргалаа яриа тийм ээ Монгол бизнес их дамаргүй гэж байгаа. Гэхдээ гадаад талдаа бид нар ерөнхийдөө бол ялангуяа шинээр Монголыг сонирхож магадгүй Америк гэм бусад хөрөнгө оруулагчид бол ер нь энэ бол адилхан бусад хөгжиж байгаа орнуудтай адилхан бас нэг орон. Энд бол сорилтууд байгаа. Тэгээ боломж байгаа гэдэг. Тэр талаас бас болж игэл тийм тэнцвэртэй мэдээллийг өгөхийг зориод байгаа. Тэгэхээр Монгол бол ингээд яг магадгүй тэр том хоёр гүрний дундаас тийм ээ ингээд хавчруулагдсан далайд гарцгүй за магадгүй өөрчлөх чадвар сулхан ч гэсэн өнөөдөр Монгол бас бизнес хийх боломжтой шүү гэдэг тэр мессеж өгмөр байгаа. Тэгээд түрүү миний хамгийн түрүүнд хэлдэг тэр нөгөө хувийн ажлын амжилтын түүхүүд энэ риотын төр Монголд энэ маргаантай ч гэсэн ингээд зүтгэлэн ажиллаа явуулаад байгаа байхгүй. Энэ манай үндэсний том компаниуд MCS-ээс ахуулаад ингээд ажиллаа хийгээд байгаа гэдэг шүү гэдэг л тэр мессежийг л бас бид гадаад талдаа юм бас өгöd байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Сая таас хэлж штэ мэдээж бид нар манайх ч нөгөө яг цэвэр одоо уулархан экспортын бүтээгдэхүүнийхээ одоо эдийн засаг маань тогтож штэ. Тэгэхээр ингээд нөгөө гадаад зах зээл манад маш чухал болоод идэг штэ. Тэгэхээр одоо Монголд ч бүх юм тодорхойгүй гэж олон улсад тийм болчлоо л да. Бүх юм тодорхойгүй те геополитикийн нөхцөл байдал ч юм бол нэлээд өндөр ачаалттай байхаар харагдаад байна штэ эрхчлүүлүүдэд те. Тэгэхээр энд өрнөж байгаа үйл явцаас бид нар одоо анхаарч харж сургамж авч алийг нь ашиглаж аль үед нь бас тэ эрсдлийг зөв одоо удирдах явах ёстой гэж та бүхэн харж байна. Сая яг уу мэдээж геополитикуд мэдээж хойдол дүрнж байгаа дайн маань мэдээж ингээд бас дуусахгүй маш гүн нөхцөл байна. За дээрээс нь ерөнхийдөө манай тахимд нөгөө Америкчин Трамп засагсараа гараад ерөөсөө Америк нэг тэргуунд Америкийн эрх ашиг гэдэг тийм бодлого явуулаа. Тарифын худалдаанд бүр цоо шин ингээд ерөнхийдөө дэлхийн нөгөө нэг юм шинэ одоо норм тогтоолоо. Тэгэхээр энд хүрээнд магадгүй өмнө нь одоо энэ Трампын засагсарахаас өмнө бид нар яадаг үсгэл Америкт яаж харцдаг гэсэн байсан гэхэлэр Монгол хөгжиж байгаа орон та нар ерөнхийдөө Монголыг дэмжээсэй гэдэг байсан бол өнөөдөр тэр энэ засагсарахаа бол яг яаж бид нар хандж ийн гэхлээр бол танай Америк одоо нэг тэргуунд гэдэг тэр бодлого бид нар юу яаж бид нар хойно нэмэр оруулах боломжтой гэдэг байдлаар хамтрах юм бол бас ингээд Монголыг сонирхох тийм юу байх шиг байна. Тэгэхээр энэ дээр ямар нэг бол төрнийсэн эрчим хүчний нэг салд нэг боломж нөгөөт нь ерөнхийдөө яхахгүй чухал агш малмал дээр ерөнхийдөө энэ бүс нутгийн санаачлалууд яваад эхэлж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ дээр манай улс маань ерөнхийдөө тэрэнд оролцоод энэ чухал агш малмалын ерөнхийдөө бас ямар байдлаар бид нар тоглогч болж чадах юм. За үнэхээр бас яг одоо яг уу салбарын хүмүүс яг мэржлийн хүмүүс хэлээд байгаа. Өнөөдөр Монгол энэ газрын хувь элемент яг тогтоосон нөөц нь бас байхгүй наа. Тэгэхээр за яг нөөц нэгдүгээрт нөөц тогтоох хэрэгтэй юм байна. Хоёрдугаар тэр тогтоосон нөөц маань үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт сонирхол хэмжээний тийм байх нь үгүй юу гэж бас тодорхой биш байгаа. Тэгсэн ч гэсэн таны ерөнхийдөө энэ бүс нутгийн ялангуяа Америкийн санаачилж байгаа тэр чухал аш малмалын санаачлагууд ингээд хамрагдаад явах юм бол бид нар бас ерөнхийдөө энэ нөгөө хоёр хүчээс хамаарлыг багасгах хэрэгтэй. Бид нар ерөнхийдөө манай танхимын зүгээс ер нь ямар нэгэн байдлаар 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг Монгол татах хэрэгтэй байна. Бид нар энэ хоёр хөршөөс бол асар хамааралтай байна. Хамаарлал нь улам нэмэгдэж байна.
тойдлолтой ирж юмар зуршлалтай байж болох бүх юмар хамааралтай байна. Тэгэхээр энэ хамаарлыг багасгахын тулд бид нар яаж ичгаал тэр 3 дахь шүршид Америк гэдэг юм уу юу гэдэг те Европын холбоо тэндээсээ л байж болох бүх хөрөнгө оруулалтыг л нааша татмаар байгаа. Тэгээд тэгэхээр л тхийн тул ерөнхийдөө бас нэг түрүүний саяны бүх нөгөө л ярьсан асуудал шийдэж байгаа байхгүй тий. Харин тий. Тамаа зөвлөө. Ер нь бол одоо сүүлийн жилүүд бол яг ингээд өөрчлөлтнээр бас яг тарифын асуудал одоо Орос Украины дайнч гэх юм уу энэ геополитикийн одоо улс төрийн нөхцөл байдал юу сайжрахгүй байна л да. Тэгэхээр сүүлийн үед одоо бас нэлээд ингээд яаж байгаа энэ хиймэл оюун ухаан зөвлөсөн шийдлүүд тийм энэ нь бол одоо жишээ нь бүтээн хэмжээг сайжруулах энэ чиглэлээр бол нэлээд тийм давуу талууд гарах юм шиг байна. За ер нь бол Монгол шиг нөгөө хамгийн гол одоо ингээд нөгөө нэг тээвэр логистикээс маш их хамааралтай. Ялангуяа нөгөө далаад гарч орны үед. Тийм учраас энэ үнийн өсөлт энэ тээвэр логистикийн чиглэлээр бол нэлээд ажиглах хэрэгтэй мó гэж харагдаад байна. Ялангуяа одоо сүүлийн үед энэ нөгөө цахим худалдаа гэдэг энэний одоо цахим худалдааны эргэлт хэмжээ маш их ихсэж байна. Тэгэхээр ер нь бол энэ бүс нутгийн яг энэ тээвэр логистикийн бас чиглэлээр нэлийн хөрөнгө оруулалт хийх. Энэ дээр одоо ялангуяа Монгол улсын одоо эдийн засгийн коридорын төслүүд гэж ярьдаг тийм. За Будапешт дахь улсын бас бүс ба зам гэдэг хөтөлбөр байдаг. Яг энэ тэр бүс нутгийн одоо тээвэр логистикийн интеграцчил энэ чиглэлийн хөрөнгө оруулалт бол нэлээд хийгдэх шаардлагатай гэж харж байна. Энэ нь өөрөө маш их тийм одоо тээвэр логистикийн үйлчилгээний дагсан дэд бүтц одоо янз бүрийн агуулгах сав тээвэр зуучлал энэ бол маш их бас боломж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь яг манай улсын одоо хоёр талаар гэх юм уу одоо нэгэн зүүн талаар одоо Оросын алс оронд за мөн баруун талаар одоо юу Казахстанаар дамжсан одоо ийм хуурай замын одоо ачаа эргэлтийн маш том урсгал явж байна л да. Тэгээ энэ нь бол одоо ингээ байнга нэмэгдэж идэг. Одоо тэгэхээр энэ дээр болохоор нөгөө манай улсын одоо дэд бүтц яг хил гайлын одоо нэвтрэх чадвараас шалтгаалаад нэлээд тийм хоцрогдолтой яваад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас нэгдүгээр тийм нөгөө тээврийн одоо бодлого энэ чиглэлээр бас нэлээд боломж байгаа юм билээ. За ер нь бол ингээд бас нэгэн анхаарах хэрэгтэй ялангуяа энэ Америк болон бусад энэ томоохон энэ санхүүгийн салбар дээр бол манай ах бол бас нэлээд тийм хангалттай байгаад байна. Ялангуяа энэ нөгөө бизнес эрхлэгчдийн одоо бизнесийн зээл гэдэг юм уу санхүүжилтийн хүү маш өндөр. Ялангуяа одоо манай банк санхүүгийн салбар чи ерөөсөө 90% нь банкны одоо үйлчлэгээр яадаг маш өндөр хүүтэй барьцаа нэгдэг сүүлийн үед одоо энэ хөрөнгөний зах зээл нэмэгдээд байгаа боловч ерөөсөө хангалттай биш. Гэтэл бол одоо яг ингээд санхүүгийн үүсмэл механизм тэгээд энэ derivative тэгэл option bond одоо юу гэдгийг маш олон төрлийн санхүүгийн хэрэгслүүд боломжууд байгаад идэг. Энэ чиглэлээр бас нэлээд тийм гадны одоо томоохон нөгөө институционал гэж ярьдаг хөрөнгө оруулагч нартай холбогдох энэ чиглэлээр бол нэлээд хөрөнгө оруулалт хийх гэсэн болов Монголд бол ялангуяа ийм нөгөө уул уурхай ашигт малтмал ийм нөгөө бодит security гэж ярьдаг ер нь ингээд нөгөө баялаг нь байгаад байдаг. Тэгэхээр энийг бол эргэлтэнд оруулж тэр санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх юм бол одоо бас их боломж байна гэж харж байгаа. Уулуурхаас гадна бусад салбар руугаа илүү их бодлогоор анхаарч ял гэж чинь тийм үү цэцэрлэгийн санаал зөв ингээд мэдээж бид гурийн арай бол хөрөнгө оруулагч нарт бол асуудал их байна. Тэ өнөөдөр яг тулгамдж байгаа асуудлууд байна. Маргаанууд дуусахгүй байна гэж сая хэлж гин. За маргааныг нэг талдаа гаргах хэрэгтэй, хилцээрүүд дуусгах хэрэгтэй гэд тэ. Тэгжээс нөө дараагийн урагшлах өөрчлөлтүүд маань хөдлөх төр боломж нь бүртнэ гэд тэгээд гол агуулга тэр байлаа гэж ойлголоо. За тэгээд нөө хууль эрх зүйн хувьд дөрвтэй өөрчлөлтүүдэд зөрөгтэй одоо улс төрийн шийдвэрээ гаргаад хийгээч тэ. Одоо яг үндсэн гол хуулиудаа барьж аваач энэ ч одоо бас яг үйл ажиллагааг хурцлах болчоод байна гэдэг энэ агуулгаараас ярилцлаа. Тэгээ мэдээж маш олон маргаанууд байгаа. За одоо бас ихтгэл байна. Хөрөнгө оруулалтын газар гээд эдийн засгийн хөгжлийн яам дээр байгуулагдлаа. За энэ маань илүү ингээд яг юм
өнөөдөр тулгамдсан байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэхдээ илүү фокуслаад явна гэж бас ойлгож байгаа. За хуулийн хүрээнд хийх өөрчлөлтүүдийг бас одоо энэ хаврын чуулгыг эхлээд бас үндсэн хуулиуд дээр хэлэлцээд явах гэж ойлгож байгаа. Тэгээ энэ хүрээндээ бас та хоёроос би асуугаагүй те та нарын одоо гишүүн байгууллагууд бизнес эрхлэлийг тулгамдж байгаа зүйл байвал эцсийн одоо минут шүү. Эцсийн асуултыг одоо та хоёрт өөрсдөд нь үлдээе. За баярлалаа. Тэгээд ер нь бол сүүлийн үед бол бас үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийн одоо тогтвортой байдал ер нь энэ зээлийн хүүгийн өсөлт гэдэг юм уу ийм юм дээр одоо үнийн өсөлтийг яаж хязгаарлах вэ гэдээ нэлээд яриад байна. Энэ дээр бол одоо бас нэг зүгээр анхаарахгүй архигдоод байгаа юм уу ярихгүй байгаа асуудал бол ерөөсөө энэ томоохон бүтээн байгуулалтын одоо төсөл гэрээт ажлуудыг үндэснийхээ компаниудад өгөх тийм ээ. Энэ бол одоо бас нэлээд том чухал анхаарах хэрэгтэй асуудал. Ялангуяа одоо ийм санхүүгийн одоо хүнд нөхцөлд тийм одоо ч Улаанбаатар хот дээр яригдж байгаа томоохон гэр хорооллын дахин төлөвлөж тийм үү томоохон дэд үтсийн төслүүд ингээд гадны компаниудад өгчөөд байна гэж гомдлож байна. Энэ бол ерөөсөө яг тэр цэвэр нөгөө мөнгөнд тэмдэгт ажлын байр тийм энэтэй шууд холбоотой асуудал тэгээд чадвах нь үлдэн ажлын байр нь үлдэн. Тэгэхээр энэ дээр нэлээд анхаарах хэрэгтэй болов гэсэн ийм санааг хийе. Яг үнэ. Тийм. Яг дөрвөн хэлнүүд зүгээр товчхон нэг базаа дахиад нэг 3 хөлбөр хэлэхэд ерөнхийдөө нэгдүгээр туйл 900 одоо засгийн аз зүгээс бид нар юу хүсэж байгаа гэхээр ерөнхийдөө төрийн нийслэлээр ерөнхийдөө тийм эко 900 тогтолцоод сая нэг яригдаагүй юм бол одоо ерөнхийдөө хаврын чуулганд бид нар харахны хуулийн төсөл татврын хууль юм маш чухал байгаа. Тэгээд татврын хуулийг бид нар нэлээд саналаа өгье гэсэн бодолтой байгаа. Хоёрдугаар ерөнхийдөө төрийн нийслэлийн олон маргааны нэг шийдээд яваач гэсэн хүсэлт байна. За нөгөө талаас хоёрын нийслэл өөрсдөө бид нар бас яах ёстой гэхлээр ерөнхийдөө олон нийтийг за тэгээд ерөнхийдөө тухайн орнууд хэрэгтэй ерөн соён гэрэл ажиллаад илүү хүчин чармаалт таах хэрэгтэй юм байна. Хамтарч хийх хэрэгтэй юм шүү энэ л тий. Тийм бүр хамтраад төртөөгөө тий. Ялангуяа жишээл уулуур ханцтаас маань үрэгэн дээр ер нь илүү тийм бас юу гэм мэрэгжлийн байгууллагыг дуутахаар бид нар бол энэ дээрс хамтармаар байх. Бүр улам хамтармаар байгаа. За тэгээд ерөнхийдөө сая маш мөн адилхан бас нэг бид хамтраад магадгүй ерөнхийдөө бид нар хувьслын амжилтын түүхүүдийг л ингээд бас түгээн дэлгэрүүлэх гэсэн иймэрхүү ерөн гол санаануудыг бид нар тэр бас адяд цэрлээ наад санаг чухал санагдаад их юм. Өнөөдөр нөө төр юун дээр тогтдог вэ гэдэг татвар дээр гэдэг татварыг хэн төлдөг вэ гэдэг чинь одоо нөө хэдэн иргэд тэгэл хэдэн компаниудын л олж байгаа татвар шүү дээ тий. Олж байгаа мөнгө шүү дээ ерөөсөө. Тэгэхээр тэрийг үнэхээр ингээд бас зарим тохиолдолд ойлгодгүй юм билээ. Одоо нөө орон нутгийн гэдэг чинь ингээд төсвийн мөнгө гэхлээр ингээд тэнд нэг юм мөнгө ингээд бэлэн тусдаа ингээд бэж идэг юм шиг тий. Төсвийн мөнгөөр хийж байгаа бүр тэрийг ингээд нөө хүлээгээд хараад суудаг. Тэгэхээр татвар юун дээр бүр тогтдог вэ тий. Татвар дээр юу тогтдог вэ гэдэг ингээ харах юм бол яа харахгүй өнөөдрийн компаниуд үйл ажиллагаа доктортой байж ийж ажлын байр нь хадгалагдж ийж те ажилчдын татвараа төлж ийж ингээ тогтдгоо гэдгийг бас хаана нэлээд сайн ойлгох хэрэгтэй юм билээ. Улсын мөнгө гэж тусдаа мөнгө байхгүй гэдгийг те. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирж бас өөрсдийн санал бодлоо бидэнтэй нээлттэй хуваалцсан та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд энэ хаврын чуулганаар бол бизнес эрхлэгчдийн хувьд бол нэлээд олон хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд за саяны ярьсан олон жил богшсон асуудлууд бас цэгцрээд яг өнөөдөр одоо бид нар олон улсыг дуурайх гэхээс илүү өнөөдөр манайда байгаа энэ суурь асуудлуудаа шийдчих юм бол бас эдийн засаг нэлээд өөр эрэг үзүүлэлттэй гарчулуу гэсэн юм хүлээлт бас байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд та бүхний ажилд нас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.